Сайн мэцхан өрхөм үзэгчтэй цагийн хүрд мэдээллийн хөтлөөр эхэлж байна. Ерөнхий сайдын өрөөнд өнөөдөр ширүүхэн яриа өрнөлөө. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эксклюзив компани захирал Майц цэцэг бүтээгдэхүүн үнэгүй тараана хэмээн төрийн татварын бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр тэрээр бүтээгдэхүүн үнэгүй тараагаагүйч хэвлэл мэдээллийн анхаарлыг татчихсан юм. Ерөнхий сайд өнөөдөр түүнийг болон гайл татвар мэрэгжлийн хяналтын байгууллагын удирдлагуудыг өрөөндөө дуудан зарим асуудалд үүрэг өглөө. Майц цэцэг 150 сая төгрөгийн татварын өрнөөс болж дансаа хаалгуулж хил давах эрхээ асуулжээ. Энэ нь түүнийг 3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулах боломжийг хаасан гэж мэдэгдэж байгаа юм. Энэ бол хэдхэн төгрөгийн татвараас болж дансаа хаалгуулсан олон компаниудад тохиолдож байгаа асуудал гэж ерөнхий сайд үзэж байлаа. Майц цэцэг захирлын оронд өнөөдөр дурын компани захирал дурын аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа ямар ч компани энэ компанийн оронд өнөөдөр татварын албаныхаа өмнө сөхрөх ийм болцоо байсаар байгаа надад ерөөсөй таалагдахгүй. Юу хэлж чинь вэхээр энэ нөтийн падан бичиж өгдөг энэ асуудал төр өөрөө юмаа гаргадаг. Татварын ерөнхий газар өөрөө паданаа гаргадаг. Тэгээ энийх нь хуурамч үгүйг нь өөрсдөө тогтоож чадахгүй. Аж ахуйн нэгжүүд тогтоож чадахгүй. Зөвхөн энэ зэрэг цагтаа хууль хяналтын байгууллага дээр очиж тогтоогддог ийм юмнаас энэ аж ахуйн нэгжүүдийн энэ эрсдлийг бол хамгаалах ёстой. Майц цэцгийг өнөөдөр татвараа төлөхгүй гэсэндээ энэхүү бойкот хийж байгаа гэж нийгэм шүүмжилж байгаа. Гэхдээ тэрээр энэ бол татвараас зайлсхийх гэсэн оролдлого биш гэж тайлбарллаа. Угаасаа энэ хүний данс хаах нь зөв. Угаасаа эрхэн тийм юм байлээ. Тэгээд хамгийн гол нь данс нээх эрхэн бас энэ хүнд байдаг. Тэгээд хандсан боловч нээгж өгөөгүй. Тэгээд өнөөдөр систем ярьсан маань хоёр авган хооронд хэрүүл хуцсан гэдэг үнэхээр харамсалтай байгаа. Татварыг нь төлөөлөхийн тулд төлөх боломжийг нь хаах энэ зарчим өнөөдрийн Монголд үйлчилж байгаа татварын хуульд бий гэж татварын ерөнхий газрын дарга хүлээн зөвшөөрлөө. Хуулийг хэрэгжүүлэхгүйгээр байцаагч хэрэгт орно. Хууль хэрэгжүүлнэ гэхээр татвар төлөгчд халгаатай болчиход байгаа юм. Ирэх 7 хоногийн засгийн газрын хурлаанаар татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг ерөнхий сайд үүрэг болголоо. За зөвхөн хуульд өөрчлөлт оруулаад бүх зүйл бүтчихгүй. Жишээ нь нэн ховор хилэм загсыг Монголд авчран өржүүлэх гэсэн компани ямар ч утгагүй асуудлаас болж хохирсон нь ерөнхий сайдын чихэнд хүрчээ. Энэ хилэм мос гэдэг компани Чингис Бондоос бас зээл авсан. Ингээд Монголд хилэм гэдэг энэ нэн ховор загсыг үржүүлэхээр 2560 ачигдж ирээд тэд нар манай гайлын алба сангийн амнаас бичиг авчиргээд сангийн амных нь амар чалга болоод ингээ орж ирсэн бүх загсын хилэм загсны төвсийн төрсөн шүүд одоо тэр орж ирж байгаа үржүүлгийн загс. Ингээд бид нар төр засгийн байгууллагуудын хоорондох ажлын уялдаа холбоо байхгүй. Дээрэс нь ингээд яам хамгийн газрын хүмүүс нь ажиллаа хийдгүү, хугацаанд хийдгүү, аж ахуйн нэгжүүдийг ингэж хандаад ахаар чинь яаж энэ үндэсний үйлдвэр, яаж энэ аж ахуйн нэгжүүд бизнесийг хэвээ явах юм бэ? Одоо Ганбаатар энийг янзлал. Төрийн албаны уялдаагүй үйл ажиллагаа бас дэндүү их хүнд суртал өнөө хүртэл татвар төлөгчдийг бизнесийн салбарынхныг тамлаж, тарчлааж байгааг ерөнхий сайд шүүмжилж байсан юм а. Тэрээр ажиллах арга барилаа өөрчлөхийг холбогдох төрийн албаны шатны ажилтнуудад удаа дараалал нь сануулснаа дахин анхаарууллаа. Нүр сөтгөр хэрэгжүүлсэн ганц өхнөр толбогдох хэргийн анх шатны шүүх хурал 5 хоног үргэлжилсэн. За яг одоо шүүх шийдвэрийн гаргахаар хуралдаж байна. Манай сурвалжлал Сүхбаатар одоо ирнээр шүүхэн шийдвэрийн хүлээн газар дээр нь ажиллаж байна. За ингээд Сүхбаатарт толбогдъё. За шүүгдэгч ганц өх мөнгөн туяа 5 хүнээр толбогдох шүүх хурал одоо 5 дахь өдрөө үргэлжлээд өнөөдөр 4:30-д завсарласан. За 4:30-д завсарлаад шүүх хүрэлтгүн одоо эсийн шийдвэрээ гаргахаар одоо орсон ч одоо хүртэл одоо ирсэн шийдвэр танилцуулагдаагүй. За хүмүүс одоо гадаа шүүхийн юм гадаа хүлээгдсэн байдалтай ингээд байж байна. За тэр цагаас хойш одоо 4 цаг орчим болж байгаа. За шүүх хүрэлтгүний одоо явц шүүх хурлын явц ерөнхийдөө бол олон нийтэд тодорхой ил болсон. Тиймээс бол одоо сайн мэдээлэлтэй байгаа. За шүүх хүрэлтгүнд бол одоо улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нар одоо эрүүгийн хуулийн 263-ын 2-т заасны дагуу ял төлөвлөсөн. Тухайн үед бол одоо энэ зүйл заалтаараа бол одоо урьдчилан тохирч одоо төсвийн мөнгийг одоо бүлэглэн завширсан гэсэн эрүүгийн ийм хууль заалт байгаа. За энэ хуулийн заалтын дагуу бол одоо ганц өхөд бол 5 жил, даваа хүүд бол 7 жил, мөнгөнд туяад бол 7.5 жилийн ялыг одоо төлөвлөсөн. Гэхдээ бол даваа хүүд бол чанга дэлгэмтэй одоо орхид ял идэвхлэхээр ийм одоо дүгнэлтийг бол одоо өгүүлдэд байгаа юм. За шүүх хурлын бүрэлдэхүүний одоо яг явцын хувьд бол одоо шүүгчдийн өмгөөлөгчдийн
Улсын яг асуултанд бол одоо шинжээчдийн баг тодорхой хариулт өгөөгүй, яг хүссэн асуултанд нь өгөөгүй ийм одоо маргаантай ийм асуудлууд бол одоо шүүх бүрэлдэхүүний энд байж байна. За шүүх бүрэлдэхүүн бол өнөөдөртөө бол заавал одоо шийдвэрээ гаргах ёстой. Тийм учраас одоо энэ хүмүүс ийм хүлээлттэй ингээд байж байгаа юм байна. За үржилсэн байдлаар бол одоогийн байдлаар бол ямар нэгэн мэдээлэл өгөх, за ярилцлага өгөх одоо боломж байхгүй. За шүүхийн шийдвэр гаргахыг бол одоо хүлээсэн ийм байдалтай ингээд байж байгаа юм байна. Дэлгүүр өргөсөн Сүхбаатарт баярлалаа. Зүүн хойд Азийн хотын дарга нар ногоон хөгжлийн асуудлаар Улаанбаатар хотноо жуулж байна. Хуралдаанаар экологийн тэнцвэр байдлыг хадгалж дэлхийн ногоон хөгжилд ямар хувь нэмэр оруулахаа бүс нутгийн хэмжээнд авч хэлцэж байна. Эндээс гарсан шийдвэрийг ирэх 12 дугаар сард Парис хотноо болох Нэгдсэн үндэсний байгууллагын чуулга уулзалтанд хүргүүлэх юм. Судалгаагаар Монгол улсын говийн бүс нутагт ангаараа 300 мянган орчим мегаваттын цахилгаан гаргах нөөцийг тодорхойлсон байна. Энэ нь Улаанбаатар хотын хэмжээний хэд хэдэн хотуудыг найдвартай эрчим хүчээр хангах боломжтой нөөц. Нөөцийг ашиглаж чадвал үүнээс ч илүү эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байна. Энэ их эрчим хүчний нөөцийг бид нэр амжилттай эргэлтэнд оруулах юм бол Хятад, тэгээд Япон, Солонгос, зүүн өмнөд Азийн орнууд руу ч гэсэн одоо эрчим хүчийг экспортлох өргөн боломж нээгдэнэ. За одоогийн тохиолж байгаа гол бэрхшээл нь бол юу гэхээр нар салхины эрчим хүчний одоо тоног төхөөрөмж харьцангуй үнэтэй. Тийм учраас анхны хөрөнгө оруулалт өндөр байдаг. Орос улбаны улсын Улаануд хот ногоон хөгжлийн хөтөлбөрийнхөө хүрээнд Сибирийн бүс нутаг орчмоор хэсэгчилсэн мод тарих ажлыг хийж байна. Түүмэрт ихээр сүйдсэн ойг сэргээх зорилгоор тэд 15 мянган мод тарих төлөвлөгөөтэй ажиллаа эхэлсэн байна. Харин энэ оны 10 дугаар сарын байдлаар Сибирийн бүс нутгийн ойлгон тосгоны орчмоор 20 мянган мод тарьж тарьсан модод сайн ургаж байгаа тухай хотын дарга танилцууллаа. Сибирийн бүс нутаг хэд их чийгшилтэй учраас мод ургахад маш хүндрэлтэй. Ер нь Европын бүс нутаг тарьсан модны 60% нь ургах нь маш өндөр үзүүлэлт болдог. Харин бид тарьсан модныхоо 70%-ийг ургуулж чадсан. Шатсан ой нөхөн сэргээгдэж байна. Энэ бол бидний ногоон хөгжлийн төлөө хийж байгаа нэг томоохон ажил юм а. Усны бохирдол цэвэрлэх байгууламжийн дааз хэтэрсэн нь манай хотын яаралтай шийдэх асуудал болоод байгаа. Тэгвэл манайхан цэвэр усны нөөцийг хамгаалах, цэвэрлэх байгууламжийн нэгдсэн менежментийг ямар байдлаар зохицуулах тухай төсөл боловсруулжээ. Цэвэрлэх байгууламжид одоо газар нутгийнх нь тэр хуваарлаж өгсөн газар нутгийнх нь талаас илүү хувийг эзэлдэг нэг муухай зүйл байдаг. Тэр бол олон жил хуримтлагдсан үнэхий үнэртэй лаг. Энэ лагийг бол авдаг газар байдаггүй. Мөн одоо бидний нүхэн жорлон байж байгаа. Энэ нүхэн жорлонг өөрчлөх арга бас бид нар олж чадахгүй л яваад байсан. Тэгэхээр энэ хоёр асуудлыг бол хоёулангийн шийдэж болохоос технологийн шийдлэг бол бид нар хайж байгаа, олсон байгаа. Солонгосын Сөүл хотын хувьд байшин барилгуудынхаа дээвэр дээр зүлэг тарьж тариал эрхлэх хөтөлбөр хэрэгжүүлж 10 сая тонн хүлэмжийн хийг бууруулах зорилт тавьжээ. Харин Хятадын Хайлар хот нүүрс хүчнийхийн гаралтыг бууруулах чиглэлээр ногоон хөгжлийн хөтөлбөрөө боловсруулсан байна. Дэлхийн агаарын бохирдлын 70% нь хотуудын бохирдлоос үүдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Үүний 30% зүүн хойд Азийн хотуудын агаарын бохирдол эзэлж байна. Тиймээс агаарын бохирдол гэдэг бол зөвхөн зүүн хойд Аз төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Энэ хурлаар хотууд өөрсдийн ногоон хөгжлийн хөтөлбөрөөр танилцуулж, харилцан туршлага солилцсон, хамтран ажиллах гүүр тавигдж байгаа нь өндөр ач холбогдолтой. Зүүн Азийн хотуудын энэ формоор бид нар хотуудтай ногоон хөгжлийнхаа энэ мастер төлөвлөгөөний талаар бас санал солилцох юм. Тэгээд энэ бусад хотуудын туршлагыг бид бас санал солилцож авах. Тэгээд энэ мастер төлөвлөгөөгөө эцлэн бид нар боловсруулалтыг дуусгах ийм үйл ажиллагаа руу орох гэж байна л да. Зүүн хойд Азийн хотууд ногоон хөгжлийн нэг бодлоготой хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөртэй гэдгийг дэлхийн нийтэд таниулан сурталчилахад энэ удаагийн чуулган өндөр ач холбогдолтойг оролцогчид тодотгож байна. Хурал маргааш хот суурин газрын цэвэр тогтвортой эрчим хүч, усны менежмент, ногоон өсөлтийн санхүүгийн менежмент сэдвүүдийн хүрээнд үргэлжилнэ. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахад Сеул хотын туршлагаа судлан хамтран ажиллах тухай хоёр хотын дарга нар өнөөдөр уулзалтынхаа үеэр хөндлөө. Нийслэлийн засаг даргын урилгаар манай усад айлшиж байгаа бүгд найрамд солонгос улсын Сеул хотын дарга Пак Вонсун зам тээвэр, дэд үтц, гэр орооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотод дэмжлэг үзүүлэн туршлагаа хуваалцнаа хэмээн мэдээсэн. Сеул хот 10 сая гаруй хүн амтай. Тус хотод манайх шиг авто замын төвчрөл, агаарын бохирдол, тоосчлолтоос үүдэлтэй хүндрэлүүд тулгарч байсан. Гэхдээ тэд асуудлыг шийдэж чадсан.
Бид Сеул хотыг дахин шинээр төлөвлөж байгуулах төсөл боловсруулсан. Нийтийн орон сууцыг олноор нь барьж, метроны шугамыг сайжруулж, автомашингүй гудамжуудыг байгуулсан. Мөн иргэн бүр ногоон хэрэглийг дэмжих уриалга гаргаж, айл бүр гэртэн газ хэрэглэх, газар явдаг автомашиныг сонгохыг санал болгосон. Үүний үр дүнд 1970-80 онд тоосчлтын хэмжээ маш өндөр байсан Сеул хот өнөөдөр цэлмэг ногоон хот болж чадсан. Сөүл хот мянган цэцэрлэгт хүрээлэн мянган эмнэлгээс дээр гисэн уриатаагаар хотоо ногоон болгох төслийг хэрэгжүүлж байгаа тухай хотын дарга танилцуулсан. Сөүлийн тэргүүлэг чиглэлийн стратеги хэрэгжүүлэгч 12 аж ахуй нэгжийн төлөөлөл надтай хамт ирсэн. Манай талаас Улаанбаатартай хамтран ажиллаж санхүүгийн талаас дэмжлэг үзүүлэх боломжтой ямар төсөл хөтөлбөр байгаадаа танилцсан. Ялангуяа гэр хорооллыг дахин төлөвлөх ажил дээр хамтран ажиллах боломжтой гэж харж байна. Улаанбаатар Сөүл хотууд найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн энэ он тохиож байна. Ойг тохиолдуулан энэ сарын 21-ээс 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг тэмдэглэх юм а. Энэ бол хоёр хотын найрамдалт харилцаа соёл урлагаар дамжин хүрээгээ тэлж хамтын ажиллагаа улам өргөжих боломж гэж талууд харж байна. Жигсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй чинь часна 6 сая тонн ажиллаж байна. Гадны хөрөнгө оруулалт хумигдж эдийн засаг хүнд байгаа энэ үед үндэсний компаниуд том төсөлд хөрөнгө оруулж байна. Сэлэнг аймгийн Дулаанхан тосгоноос Ерөөсөм хүртэлх 100 гаруй километр хатуу хүчилтэй автозан барих төслийг үндэсний QSC компани хэрэгжүүлэхээр боллоо. Концессийн гэрээр хийгдэх энэ ажлыг тэд эргэжлэхэд дуусгах зорилт тавьж байгаа юм байна. Нийтдээ 102.8 км үргэлжлэх хатуу училттай энэ замын ажил нь дархны төмөрлөгийн үйлдвэрээ хэрэгжүүлж байгаа металлургийн цогцлбор төслийн нэг хэсэг юм а. Энэ төсөл нь автозам, төмөр зам, металлургийн цогцлбор үйлдвэр гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа юм байна. Хамгийн гол нь улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед замын бүтээн байгуулалтын ажлыг үндэсний компани хөрөнгөө гаргаж, мөн үндэсний компани гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа гэдгээрээ онцлог юм а. Зарим улсууд гайхаж байгаа зүгээр янз янзын туу цаашлаад яваад асуудал нь туулзандаа биш байгаа юм л да. Би өнөөдөр яагаад энд бүр зорж ирсэн юм гэхээр яг энэ зам нь өөрөө ийм олон төрлийн ач холбогдолтой байгаа учраас онцолж ирж байгаа. Монгол улс өнөөдөр хэдийгээр эдийн засгийн хүндрэл бас уул уурхаан үнийн өсөлт бууралтаас шалтгаалаад тийм ээ хүндрэл байгаа хэдий ч гэсэн энэ Монголд чинь Монголыгоо бас улс орноо бүтээн босгочих гэсэн санаачлагтай ард түмэн байгаад нь би үнэлж ирж байгаа. Тус зам нь Сэлэнг аймгийн Жавхлант Ерөөсөмийн нутгаар дайраад Хөдөр суманд хүрнэ. Эдгээр сумд нь Сэлэнг аймгийн газар тариалан хөдөө аж ахуй уул уурхайн үйлдвэрлэлийн томоохон бүсэд тооцогдгоо. Мөн Хөдөр сумын байгалийн үзэсгэлэнт тогтцтой газар Ерөөгийн халуун аршааныг түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх гэх мэтээр энэ зам нь өөрөө орон нутгийн хувьд маш өргөн боломжийг нээж байгаамаа. 10,000 гаруй иргэн байна. Манай нийт иргэдийн нэг 10 гаруй. Тийм учраас зам ашиглалтанд орсоор бол эндээс бол төмс үнсээ нөгөө бас үр тарианы бүтээгдэхүүн бусад одоо энэ оёдлын жижиг үйлдвэрүүд ер нь хөдөө аж ахуй орон нутгийн үйлдвэрлэдэг олон бүтээгдэхүүнүүд бол мэдээж асуудал энэ замаар. Хоёрдугаар бол энэ зам ашиглалтнаас бол бүтээгдэхүүнүүд өөрөө өртөг буурна. Гэх мэтлэн олон талын ажил үйлдэл байна. Концессийн гэрээний дагуу замыг барьж дуусгаад төрж хилжүүлэх ёстой. Нийтдээ зам барилгын ажлыг 24 сарын дотор дуусгахаар тохирсон байна. Гэхдээ төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс болж өгвөл эргэжил гэхэд ашиглалтанд оруулчихна гэж байна. Концессийн гэрээ бол бид нар нодлон одоо байгуулсан. Бид нар бол ер нь бол энэ хар төмөрлөгийн одоо үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлэх гэдэг бол нэлээд том агуулгатай бид нар концессийн гэрээ байгуулалтад тавьж байгаа. За энэ концессийн гэрээний хүрээнд бол доктор нь одоо энэ автозамыг одоо барих ажил бол орцсон явж байгаа юм. Нийт 100 гаруй километр нь бол 1 км нь бол бараг одоо тэрбум гаруй төгрөгөөр баригдаж байгаа. Металлургийн цогцлбор төслийн хүрээнд баригдах төмөр замын ажил эх сард дуусна. Мөн эх жилээс автозам нь ашиглалтанд ороод металлургийн цогцлбор үйлдвэрээ барьчихвал дэд бүтцээ маш сайн шийдэлтэй хүнд үйлдвэрлэлийн бүс нутаг Сэлэнг аймагт бий болох нэ. Замын шав тавих ёслолын үйл ажиллагаанд зориулан хэвлэсэн зураг туудсан дээр Монголыг монголчууд л босгоно гэсэн өгүүлбэрийг хэвлэсэн байсан нь олон хүнд талархал бэлгэшээл төрүүлж байлаа. Үнэхээр гадны хин нэгнийг хүлээж суух биш, бид өөрсдөө хүчнөөц олцоогоо дайчлаад эх орныхоо хөгжилд чадах чинээгээр хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
Энэ 7 хоногийн дунд үеэс тариалангийн бүс нутгаар нойтон цас орж цагаагаар муудах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллага анхааруулж байна. За өнөөдрөөс эхэлсэн бороо 7 хоногийнхоо сүүлээр нойтон цас болж шорон болон цасан шуурах цагаагаар урдижлсан мэдээ байгааг танилцууллаа. Цагаагаар муудахтай холбогдуулан газар тариалан ургац хураалтын бэлтгэлд ямар байгааг бид салбарын яамнаас нь тодрууллаа. Төвийн болон зүүн бүсийн тариалан бүхий нутгуудаар нойтон цас орж хүүтрэг цагаагаар урьдчилсан мэдээ гарсан байна. Тухайлбал Төвийн бүсийн тариалангийн ихэнх нутгаар 23-нд, 24-нд нутгийнхаа зүүн хэсгээр бороотой, 23, 24-нд нойтон цас орно. За харин зүүн бүсийн тариалан бүхий нутгаар 21, 24-нд цэрүүсэн, 22, 25-нд орнуудын зүүн хэсгээр, 27-нд хинтийн нутгаар бороо орох төлөвтэй, уулархаг нутгаараа нойтон цастай гэсэн мэдээг Ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өгч байна. За орох хурд үндэсний хувьд ч их хэмжээтэй байх төлөв ажиглагдж байгаа цаг уурчид онцоллоо. За процесс бол ерөнхийдөө одоо өнөөдрийн ирж байгаа зураг мэдээлэлээс харахад бол бас нэлээдгүй эрчимтэй явагдаж магадгүй төлөв харагдаж байна. Яг одоо хичнээн миллиметр одоо хурд хүндэс орох нь бол арай тодорхойгүй байна. Тэгэхээр ямар нэг хэмжээгээр бол энэ төвийн бус, тариалангийн бус нутгаар бол цагаагаар таагүй болох нэ. За цаашдаа бол яг 25 6 нар бол бас нэг 2 хоног цагаагаар арай тогтуухан өдөртөө нэг базарыг дулаан нэг 12-аас 17 градус орчим дулаан байх боловч сарын эцсийн хоногуд 27-нд баруун болон төвийн нутгаар за тэгээд сарын эцсийн хоногудад бол мөн л агаарууд бол нэлээд таагүй байх нь ер нь хойдлын бүс нутгаараа хүүтэрнэ. За говьтлынхаа нутгаар бол бас хүчтэй салхитай шороо шуурна цагаар бол таагүй докторгүй байгаад одоо энэ 9 сард бас төлөвтэй байна. Зун гантай байж байгаад оройтч бороо орсноос тариа будааны болцох газар харилцан адилгүй байна. Тиймээс ч тариаланчид ургац хураалтаа ангилан хатах газарт нь ангилж шууд хураах шаардлагатай хэсэгт нь харцнаж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Хэдийгээр нойтон цас төмс хүнсний ногоог хөлдөөж тариа будааг дарах эрсдэлтэйч ганц 2 өдрийн хүүтэрлийг даваад гарчихна гэж тооцож байна. Талбайд өөр янзын ургалтай байгаа учраас зарим нь бол ангилан хадалтыг хийж байна, зарим нь шууд хураалтыг хийж байна. Зарим нь бол одоо оройтч бороо орсноос бол одоо бодгонд хүрж байгаа. Энэ дээр бол бас урмал хамгааллын бааж цац синеказгийн эдгээр аргуудыг бол хэрэглэж байгаа. Тэгэхээр энэ бол 1-2 хоногийн л одоо ийм цагаагаар мэдээгээр 1-2 хоногийн ажил байгаа. Тэгэхээр цаана бол дахиад 1-2 хоног хүлээж дарах. Тэгээд хоошоогоо бол цагаагаар бас орцсонгүй гайгүй байгаа учраас бид за энэ 1-2 хоногийн одоо энэ цагаарын саатлыг бол даваад дахиад үргэлжлүүлэл хураана гэсэн үг. За хамгийн сүүлд нэгдсэн мэдээгээр үр тарианы хураалт 10.3%-тай, төмс хураалт 28.7%-тай, харин хүнсний ногооны хураалт 36%-тай явж байгаа мэдээ байна. Нийтдээ 30.7 мянган гаагаас 25.2 тонн үр тариа, 39 мянган гаруй тонн төмс, 25 мянган тонн хүнсний ногоог хураа авчээ. Улсын хэмжээнд 9-р сарын 14-өөс эхэлсэн ургац хураалт Орхон, Увс, Ховд, Сэлэн аймагуудад өндөр хувьтай байна. Манай сурвалжлах хэсэг газар тариалангийн гол бүс нутгуудад ажиллаад ирлээ. За Сэлэнг, Хөвсгөл, Булган, Орхон аймагуудын ургац хураалтын явцын талаарх багц мэдээллийг та бүхэнд хүргье. Тарианы болц улмаар ургац хураалт газар бүрт харилцсан адилгүй байна. Тухайлбал Булган аймагт ихэд нийтдээ 37.5 мянган га талбайд үр тариа тариалсан. Үүнээс 340 гагийн тарианы ургалт онц, харин дийлэнхүй 31 мянган гагийнх сайн, үлдэж байгаа 4300 гагийнх дунд дүнтэй гарчээ. Харин нэг гагаас аймгийн дунд чинь 9.4 центр ургац авах төлөв гарсан. Аймгийн хэмжээнд ургац хураалтын ажил ерөнхийдөө жигдэрчээ. Аймгийн хэмжээгээр нэг 1200 га газар ангилсан. Шууд хураалт цайруулт ерөнхийдөө жигд эхэлсэн, аль аль нь бол эхэлсэн. Харин Орхон аймгийнхны хувьд нийтдээ 3900 гад үр тариа тариалсан. Тарианы болц инжил харьцангуй сайн байгаа. Үүнийгээ үрийн чанар мөн технологийн дагуу тариалт хийсэнтэй холбон тайлбарлаж байна. 3700 гагийн ургац сайн, нэг гагаас 10 орчим центр ургац авах, урьдчилсан дүн гараад ургац хураалтын ажил эд явагдчихна. Тухайлбал Орхон тариа компанийн хувьд хэл нийт хураах ёстой талбайхан 50 орчим хувийг хурааж байна. Хаягдлаггүй ураханд бол компанийга тохиргоог маш сайн хэрэгтэй. Тэгээд ер нь өглөө оройн чигэнд бол бас хамаагүй явуулаад иж болохооргүй байна. Сайхан будаа хатсан тохиолдол явуулаад байвал ер нь бол хаягдлаггүй авнаа л гэж. Тэгвэл Хөвсгөл аймгийн хувьд ургац хураалт бүрэн жигдэрч чадаагүй байна. Тариалан суманд хэд өнгөрсөн авар бараг 13 мянган га талбай тариалт хийсэн. Нэг гагаас 7-оос 9 центр ургац авах төлөв гарч байна. Тарианы болц алаг цог байгаа тул талбайхаа онцлог төгссөн хураалтыг эхлүүлжээ.
өнөө маргаашаас эхлээд ер нь ажил бол жигдэрх гэж байна. Тэр одоогийн байдлаар бол нэг тураах талбайхаа нэг 17, 12 орчим үеийг хураасан юм дүнтэй байна. Энэ сумынхны хувьд хураасан тариагаа хаана борлуулах вэ гэж огт санаа зовдгүй. Сумдаа гурлийн үйлдвэртэй тул шууд хураалт хийгээд эндээ тушаадаг. Энэ жил одоо яг бууж байгаа будааны тоо хэмжээ багч гисэн буудаа бол чанартай бууж байна. Цавлаг бол бүр жилүүдээс маш өндөр байгаа. Харин манай орны газар тариалангийн хамгийн хойдлын бүс нутаг Хөвсгөл аймгийн Эрдэнэ уулган сумын хувьд өнгөрсөн 6 болон 7 дугаар сард гантай байсан. 2 сар бороо огт орлоггүй өдөртөө 30 эмд авч чалсан. Харин 8 болон 9 дугаар сард орсон бороо тарианы болцсон сайнаар нөлөөсөн. Одоо болон цаг агаарыг харцанж байна гэсэн мэдээллийг өглөө. Ийм аж ахуй нэгжүүд Эрдэнэ булган сум гэлгүй Сэлэнг аймгийн ихэнх аж ахуй нэгжүүд ч гэсэн хүлээлтийн байдалтай байна. Тэгээ ийм нөхцөлд одоо юу ч харж юу ч хүлээхгүйгээр цагаагаар төлөв байдалтай уялдуулж байгаад ангилан хадаад тэгээд цайруулах нь бол хамгийн хурдан, хамгийн оновчтой, хамгийн хаягдл багтаа авах юм хараа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тарианы хураалт 20 орчим хувьтай явж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ бол бага үзүүлэлт. Ерөнхийдөө 10 сарын 15 гэхэд ургац хураалтын ажлыг дуусгах зорилт тавьж, иймд хэрвээ тэнгэр хангаа аятай сайхан байвал хоног хугацаа алдалгүй хураалтанд орохыг салбарын амнаас зөвлөж байна. Тариан ногоогон хурааж хадлан тэжээлийн базааж байгаа энэ өдрүүдэд Улаанбаатар чууд ч гэсэн одоо үйлчлэлтийн бэлтгэлд анхаарж байна. За тухайлбал Улаанбаатар хотын зүүн хэсгийг дулаанаар хангах Амгалангийн дулааны станцыг 10 дугаар сарын эхээр ашиглалтанд оруулах одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За шинэ дулааны станц халаалтан түгээгээд эхэлжвэл хотын зүүн хэсгийг дулаанаар хангахаас гадна дулаануудаа нийт ачаалаас 10% хөнгөлөгдөх юм а. Амгалан дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж 100% ачаалал авдаг болсон цагт л хотын зүүн хэсгийн дулааны хангамж бүрэн шийдэгдэнэ. За гэхдээ эх сард станц нийт хүчин чадлынхаа 30 орчим хувийг ажилуулна гэж байна. Өөрөөр хэлбэл 300-ныхаа 2-ыг нь тал хүчин чадлаар нь ажилуулж дулаан түгээлтийг аажмаар ихсгэж жигдрүүлэх юм байна. Станц талд яар манайх чи станц гэдэг нэг их үүсвэрэж станцаас цаашаа ингээд нөгөө холбогдсон хэрэглэгчийн нөгөө ачаалаас хамааруулж станц ачаал авна шүү дээ. Тэгэхээр одоо бол хүлээгдээд байгаа нэг 120-200 гигалорын юу бол байгаа юм бэлээ, эрэлт бол байгаа юм бэлээ. Яг ачаалын үед бол туршилтын үед бол яг энэ 100 мегаваттын ачаалал авч гэнэ үү эсвэл 100-д хүрж гэнэ үү 100-аас давж авах нь гэдгийг биднес энэ туршилтын хугацаанд бол тогтоодог. Тэгээ энэ тогтоосныхаа дараагаар бол биднес за төслийн хүчин чадал бол энэ 300 мегаваттаас давж гэнэ, 300 мегаватт хүрж гэнэ, 300 мегаватт дутж гэнэ гэдэг тийм дүгнэлтүүдийг гаргана. Баян зүг дүүргийн хэсэг цаанаас 16 дугаар бол офицеруудын ортны хэсэг. За урдуураа энэ Ватиканы сүмийн орчим буюу энэ виз технологи хөрөлөнгийн орчмын хэсгийн одоо хэрэглэгчдийг бол Амгалангийн дулааны станцын одоо хангахаар ингэж хором ажиллагаа тооцож төлөвлөж байгаа. За Амгалангийн станц маань ашиглалтанд ороод бүрэн ачаал авахд бол дулааны цахилгаан станц 3-аас 90 орчим гигалор цагийн дулааны ачааллыг одоо ажиллаж байгаа ачааллыг шилжүүлж авч ажиллах юм. Тэрний юу гэхээр бол үндсэндээ бол нэг 10 орчим хувийг бол хуучин сүлжээнээс бол Амгалангийн станц авчлаа. Зөвхөн айл өрхүүдийг дулаанаар хангана гэж тооцвол 50 орчим мянган айлыг дааруулахгүй өвжүүлэх хүчин чадалтай Амгалангийн дулааны станцын барилгын ажил 18 сар үргэлжилсэн. Яг өнөөдрийн байдлаар яндан хоолойнуудыг химийн угаалгад оруулах, зэврэлт болон бусад гэмтлээс сэргийлж дотор нь өнгөр тогтоох, зуухнуудыг хатаах зэрэг технологийн ажлууд хийгдэж байгаа юм байна. За ямар нэг техникийн садал гэмтэл гарахгүй бол төлөвлөгөөний дагуу эх сарда багтаж дулаанаа өгч эхлэх юм байна. Манай одоо станцын ачаал аваад эхлэхэд нөгөө бохрын ус маань станцад нөгөө цэвэрлэгдээд гарсан тэр ус маань одоо хаягдах трафик ус учраас энэ байдал бас жоохон хөндрөл үүсгэж байгаа тал байгаа. За тэгээ энэс шалтгааллууд биднес бол юугаа ер нь бол станц бол жоохон тийм хугацаа хойшлогдож магадгүй тийм байдалтай байж байгаа. 10 сар гаргаж ийж ачаал авч яж магадгүй байна. За Амгалангийн дулааны станцын 100 хонол гэхэд 116 мегаваттын хүчин чадалтай. За нийтдээ 348 мегаватт буюу анх төлөвлөснөөс илүү олон нэгжид дулаан түгэх боломж бүрдэж байгаа юм. 2015-аас 2016 оны үйл ажиллагааг нь чигдрүүлээд горимоо тодорхойлчих бол хотын зүүн бүсэд баригдах шинэ орон сууцнуудад мөн дахин төлөвлөлтөнд орж байгаа гэр хорооллынхан дулааны асуудалд санаа зовхоргүй болох юм байна. За баярлалаа үзэгчдэд хэрэг студид боловсрол соёл шинжилгээ ухааны яамны инновац өндөр технологийн газрын дарга Лувсан Жамц хүрэлцээрсэн байна.
Танд баярлалаа. Тэгэхээр боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн системтэй болсон гэдэг ийм ойлголт авсан л та. Өөрөөр хэлбэл сурагч нэг бүр дээр, багш нэг бүр дээр мэдээллийн сан үүсгэх юм байна тийм үү? Та энэ талаар эхлээд товч тайлбарлах уу? Тэгэхээр боловсролын салбарын одоо чанарын шинжилгээний бодлогыг хэрэгжүүлэх одоо ажлын хүрээнд бол энэ хүүхд нэгүрийн хөгжлийг дэмжих одоо үндсэн одоо дид бүтц нь бол боловсролын салбарын нэгдсэн удирдлагын систем юм а гэж бид нар тодорхойлоод за 2013 оны 7 сараас бол боловсролын салбарын нэгдсэн мэдээллийн системийг хийх нь мастер төлөв бол батлагдаад за одоо бол нийт одоо ажлын одоо нэг 80 орчим хувь нь бол үндсэндээ бол гүйцэтгэгдээд ингээд явж байна. Тэгэхээр яг ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа хүүхэд нэг бүр дээр мэдээллийн дүнгийн ч юм уу оруулж өгнө гэсэн үг ямар мэдээлэл орох вэ? За өмнө нь бол манайд бол ийм систем бол байсангүй. Ерөн зөвхөн боловсролч биш төрийн болон хувийн байгууллагад бол яг үндэсний өөрсдийн ийм том даацын одоо систем хийж исэн түүх бол байхгүй байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар бол бид нар нийт одоо 516 мянган бүх сургагчтай улс орны хэмжээнд бол ямар нэгэн хоорондоо сургуулийн давхардалгүйгээр ингээд бүртгээд авцсан. За нийт 25 мянган багш нарын бүх мэдээлэл бас энэ баазд бол байна. За мөн нийт 15 мянга орчим бол албан хаагчдын мэдээллүүд бол бүгд орсон байна. Хуучин бидний нэг уламжлалт мэдээлэл цуглуулахаар бол жилд 2 удаа хавар одоо төгсөлтийн мэдээ, за намар эсэлтийн мэдээг бол аваад жилд 2 удаа авсан мэдээн дээр үндэслээд удирдлагын шийдвэрүүд, за төсвийн төлөвлөлт болон өөр бусад шийдвэрүүд ингээ гараад явдаг байсан бол одоо энэ маань бол цаг нь бол одоо агшаад бол тухайн өдөртөө тухайн сартаа өдрөөр л гаргаад авах юм болцоотой болж байна гэсэн үг. Эцэг эхчүүд тэр мэдээллийн суурь дээр үндэслээд өөрийнхөө хүүхдийн одоо дүнг ч юм уу хянах боломжтой юу? Тэгээ одоо бүрэн ийм боломж бол бүрдэж байгаа. Эхний ээлжинд бид бол энэ нэгдсэн системээ бүрдүүлэх архитектурыг хийх дээр бол нэлээд ажилласан байгаа. Одоо энэ хичээлийн жилээс эхлээд бол бид нэр таны асуугаад байгаа боловсролын удирдлагын мэдээллийн системийг бол оруулж эхэлж байна. Ингээр яана гэсэн үг вэ гэхээр бүх одоо сурагчдын дүнгийн мэдээлэл, үнэлгээний мэдээлэл бол энэ баазад бол эхний улирлаас ахуулаад ороод эхэлнэ гэсэн үг. За ингээд эцэг эхчүүд рүү тэр баазаас бид нар татаад гар утсаар юм уу гар утсан дээр одоо Android аппликейшн одоо бид нар хөгжүүлэхээр ажиллаж байна. Эсвэл одоо тав юм эсвэл имэйлээр нь бид нар сурагчдын одоо сурлага хүмүүжлэлтэй холбоотой мэдээллийг бол чөлөөтэй өгөх энэ боломж бол нэгдэж байна. Яг тэр суур мэдээлэл дээр үндэслээд жишээлбэл 5 дугаар ангийн хэмжээнд бага ангийн багш нарын хэмжээнд улстай хамгийн тэргүүлэх багш нь хэн байна вэ? Би тэр багш дээр давтлах авъя гэдэг ч юм уу. Тийм санал хүсэлттэй эцэг эхчүүд хандаж болно гэсэн тийм үү? Болно те. Ер нь бол Улаанбаатар хотын нэг сайн багш байлаа гэхэд за тэр өөрийнхөө тухайн сэдвээр өгөх давталгаа бол 7 хоногийн тэд өдрийн тэдэн цагаас системээр зарлахад сонирхож байгаа хүүхдүүд улс орны хаанаас шин тэн дээр ороод яг тэр цаг дээр нь бол онлайнаар юм уу те зайны одоо зайн сургалтын маягаар бол хичээл одоо сургалтуудаа авах ийм боломж өртөд. Бид бол энэ системийг хийснээр бол хоёр дахь том эхнийх нь бол энэ сая бүртгэл мэдээлэлтэй холбоотой тий нэлээдгүй одоо ийм хэмнэлтийн боломжийг бий болгож байгаа. Түрүүн би хэлсэн тэр одоо хувьсах зардлын тооцоо жишээлбэл сурагчдын нөгөө давхардал байсантай холбоотойгоор ерөнхийдөө 15 мянга сурагчийн давхардал улс орны хэмжээнд бол байсан байна. Тэгэхээр энэ бол одоо давхардалгүй болоход л төсөв дээр ихэд бол нэлээдгүй хэдэн тэрбум төгрөгийн одоо зардлыг бол хэмжиж гин гэсэн үг тийм. Энэ технологиг манай одоо инженерүүд IT-ийн зохион бүтээсэн байна л да. Монгол улс бол ер нь бүс нутагтаа баг анхдагч юм байна. Тэгэхээр яг ийм одоо технологи бид гадагшаа экспортлох боломжтой юу? Тэгэхээр яг энэ систем болон боловсролын салбарт мэдээлэл технологийн асуудлаар бол манай улс бол энэ Төв Аз ер нь Азийн бүс нутаг дотроо бол тэргүүлэх зэрэгтэй явж гин гэдгийг бол одоо хөгжиж байгаа улсуудынхаа дунд бол ЮНЕСКО бол бас онцлон тэмдэглэсэн. За ер нь ийм нэгдсэн хэлбэрээр энэ одоо шийдлийг гаргасан улс орн бол одоо Азийн бүс нутагт бол Солонгос байдаг. Солонгос бол одоо нэг 10 гаруй жилийн өмнө энэ нэгдсэн системд бол орсон. Манай энэ одоо үндэсний энэ инженер программистууд болон энэ мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн хийсэн систем бол энэ системээс бол технологийн хувьд бол нэг юм бэ илүү буюу одоо технологийн хувьд бол хамгийн орчин үеийн ийм систем гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд бид боловсрол сошиал шинжилгээ ухааны яамны инновац өндөр технологийн газрын дарагтай ярилцаж боловсролын системийн одоо нэгдсэн сангийн талаарх мэдээлэл хүргэлээ. Гадаад бодлогыг эдийн засагжуулах Монгол улсыг гадаадд сурталчлах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ нь Монгол үндэстнийг өөрийн брэнд болгох, олон улсад таниулах том зорилгын эхлэлээ гэж үзэж байна. Өнөөдөр энэ сэдвээр эрдэмтэн судлаачид уулзлаа.
Дэлхийд даяаршихын хэрэгээр олон улс өөр хоорондоо ондооших, өөрийн түүх соёлоо авч үлдэх, нэрийн бүтээгдэхүүнээ дэлхийн нийтэд түгээх өрсөлдөөн бий болсон. Үүнийг олон улсад зөөлөн бодлого гэж тодорхойлдог. Мөн үндэстнийг брэндчлэх гэсэн шинээр томьёоч бий болоод байгааг холбогдох хүмүүс хэлж байна. Энэ бодлого нь манай улс шиг хоёр их гүрний дунд оршдог улсад хамгийн хэрэгтэй гэдгийг гадаад хэргийн сайд хэлж байлаа. Монгол гэхэд хамгийн дөрөв юу толгойд нь бууж ийнэг бол одоогийн байдлаар Чингис гэсэн юм л бууж ин шүү. Тэгэхээр агуу түүх. За энэнийг бол яаж өшөө одоо өргөн дэлгэр болох вэ гэх тийм. Одоо жишээл бид нар бол сүүлийн үед бол Монгол гэхээр арчилаар одоо амжилттай явж байгаа орн гэж хэлдэг болоо ш. Тэр үе шиг бид нар Монгол гэхээр нэг бүтээгдэхүүн одоо жишээл ноолуурын бүтээгдэхүүн ч нэг сайхан одоо дуурын дуу чи нэг одоо юу ч үдийн нэг одоо олимпийн авраг тамирчин ч юм уу энэ л хамгийн дөрөнд нь толгойд нь орж ирдэг. Ийм л бодлогыг одоо бий болгохын төлөө одоо энэнийг ингэж зах зээлийг эзлэхийн төлөө л одоо ингэж ажиллах хэрэгтэй гэсэн юм хэтийн зорилт байна. Манай улсын зарим судлаачид нэгдэж Монгол үндэстнийг дэлхийн нийтэд таниулах, сурталчлах ямар боломж байгаа талаар судалгаа хийсэн байна. Тэдний гол зорилго нь бид өөрсдөө хэрхэн дүгнэж байгаа нь чухал биш. Бусад улс орн биднийг хэрхэн харж байгаа нь чухлаа гэдгийг хэлж байлаа. Бидний бусдаас ялгарх ялгаа юу ах юм те? Ер нь бид ямар одоо өөрийн гэсэн онцгой юмнуудтай юм бэ? Юугаараа бид нар дэлхийд танигдах юм? Юугаа дотроо бид нар ингээд яг брэнд болгож бүтээх юм гэдэг рүү илүү анхаарах шаардлагатай гэж үзсэн учраас бид нар судалгааныхаа ажлын эхлэлийг энэ хэлэлцүүлэг дээр авчирч тавьсан байгаа. За мэдээж Монгол хүн хэн болчихвоо эсвэл Монгол хүн гэж одоо хэн юм бэ гэдгийг бол бид нар зөндөө удаан ярьж байгаа. За бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүх одоо зүйлүүдээр Монгол үнэт зүйл юу вэ гэдэг дээр бол байнгын асуулт тавьж байгаа ийм чиглэл. За бид нар одоо 1 жил гарын ажиллаад байж байна. За үндэстнийг брэндчлэх нь урт хугацааны бодлого доктортой менежментийн үр дүнд бий болдог. Япончууд Япон чанар, Япон технологиг дэлхийн нийтэд таниулахын тулд 60 орчим жил зарцуулсан байдгийн байна. Манай улсад ийм доктортой менежмент үйлэгдэж байгааг судлаачид хэлж байлаа. Олон улсын үндэсний сүрьеэг нийгэмлэг болон Солонгос улсыг одоо сүрьеэг нэмлэг, манай улсын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, халдвар төвчин судлалын үндэсний төвтэй хамтран сүрьеэгийн оншилгоо, эмчилгээг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэллээ. Улаанбаатар хотын ихтэй сургуулийн 25,000 оюутан 19,000 иргэн сүрээгийн оншилгоо эмчилгээ хийнэ. Төсөл Чингэлтэй дүүргээс эхлэх юм байна. Солонгосын үндэсний сүрээгийн нийгэмлэг өмнө нь Этиоп, Зүүн Тимор, Лаос зэрэг орнуудад сүрээгийн эсрэг төсөл хэрэгжүүлж байжээ. Хэдхэн жилийн өмнө Солонгос улс сүрээгээр өвчлөгсдийн тоо их байсан. Гэхдээ өнөөдөр энэ тоог бид бууруулж чадсан. Үүнтэй адил Монгол сүрээгээр өвдсөн иргэдийг эрт илрүүлж эмчлэг олсондоо баяртай байна. Төсөл маань 3 жил үргэлжилнэ. Манай сангаа сүрээ өвчнийг эрт илрүүлэх эрентхэн тоног төхөөрөмжийг суйрлуулсан зориултын автобусыг гаргаж байгаа. Монголд сүрээгийн тохиолдол ихсэж байгаач бид үүний эсрэг хамтран ажиллах болно. Өнгөрсөн оны байдлаар манай улсад 4172 хүнээс сүрээ өвчнөө шинжилэрсэн байна. Амьсгалын замаар халдварладаг энэ өвчнийг туссан нэг хүн жилд 10-аас 15 хүнд халдвар тараадаг гэсэн судалгаа байдаг юм байна. Монголын их хаан Хувлаа болон түүний байгуулсан Юан хүрэнтэй холбоотой судалгааны шинэ баримтуудыг Эрдэмтэд дэлгэж байна. Хувлаа хааны үндэсний 800 жилийн ог тэмдэглэг ажлын хүрээнд Хувлаа Цэцэн хаан ба Монголын Юан улс эдвэт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ. 5 орноос эрдэмтэд цуглаж Цэцэн хувлаан талаар шинэ сонирхолтой баримтуудад илгэж байна. Оросын холбооны улсын эрдэмтэн Юрченко Европчууд их Монгол улс задарснаас хойш 100 жилийн дараах газрын зурагта Хувлаа хааныг Македоны Александр хаантай зэрэгцүүлэн тэмдэглэсэн байгааг тайлбарлалаа. Энэ бол Хувлаа эзэнт улс ямар хүчрхэг байсныг илтгэх ганцхан баримтаа. Энэ бол 1375 онд Европчуудын зурсан газрын зураг. Тодруулбал их Монгол улс задарснаас хойш 100 жилийн дараа Хувлаа хааны байгуулсан их Юан улс Европчуудын хувьд хүндтэй суурьнд байсан. Монголчуудын бий болгосон торгоны замаар дамжуулж Аз, Европ хоёр твийг холбож худалдаа наймаа өргөцсөн байдаг. За их хаан Хувлаа хувьд бол яах аргагүй дэлхийн хаа юм аа. Их Юан улс дэлхийн түүхэнд тодор бичигдэх хүчрхэг гүрэн болж цэцгэлэхэд төр засах их ухаан чухал нөлөө үзүүлсэн. Өөрөөр хэлбэл Хувлаан төрд тухайн үеийн хамгийн шилдэг, оюунлаг цэцэн мэргэд зүтгэдэг байсан. Өнөөдрийн Монгол төрд түшмэд сонгох ухаанаас эхлээд эдүгээчлэн авч хэрэглэх бодит өв олон байгааг судлаачид сануулж байна. Энэ өргөн утгаараа бол одоо төрийн зүтгэлтэн хүнд нэвтшин гэсэн их мэдлэг, ухаан, туршлага айл авираа бол олон түмэнд ээлтэй тусгах төрийн бодлогыг давхар ухаанаар харж эргээр одоо тэр
бодлогын мөн чанарын мослох энэ асуудлыг онцлон одоо үзэж яасан хэрэг шүү дээ. Улс үндэстнийг захиран жолоодох хууль журам дэг жайг хүчрхэг ухаалаг удирдагчдаас төр бүрддэг. Төр зүтгэх хүмүүсээ тусгай их сургуулиар хүмүүжүүлж анхны их сургуулийн үүсэл шинжлэх ухааны академигч Ян улс анх дэлхийд байгуулж байжээ. Ерөөсө шударгаас нинжи нэгүүлсэнгүү сэтгэл, үнэн, өгөөмөр сэтгэл, үл хомхорох энэ бүхний одоо нийлбэр зохицуул төр гэдгийг Хувлаа хааны одоо явуулсан бодлого. Хувлаа хаан бол энэ дэлхийд одоо баг анх удаа өнчи ядуусыг тэтгэдэг сан, гамшигын сан гэдэг одоо энэ нийт хүн төрлөختний төлөө маш их тийм чухал юм зүйлүүдийг бол хийсэн байгаа. Хувлаа цэцэн хааны мэдсэний 800 жилийн ойд зориулыг 9 өдөр дараалал арга хэмжээ зохион байгуулж байна. Монгол судлаач эрдэмтдийн илтгэлүүдийг хилцэж шинжлэх ухааны эргэлтэнд оруулах зорилготой энэ хурал 2 өдөр үргэлжилнэ. Монгол улсын 3 сая иргэн нийслэлээс хол ойр гэж хөгжлөөр нь зааглагдах биш, хаанч хөдөлмөр эрхэлж сайхан амьдрах боломжийг хангах нь төрийн үүрэг. Хүнээ хөгжүүлж байж улс хөгжинэ. Алс баруун хязгаар Баян Улгийн аймагт сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэрлэл хөгжиж байгаач аймгийн одоо нийт ажилгүйчүүдийн 40% дээд боловсролтой иргэд эзлэх болжээ. 100 мянган хүн амтай Баян Улгийн аймагт сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь буур хандлагатай болсон байна. Гэхдээ хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй ажил хайж байгаа нийт ажиллах хүчний 60%-ийг 40 хүртэлх насны залуучууд эзэлж байгаа нь орон нутагт ажлын байр дутагдaltaй байгааг харуулж байна. Хүнээ хөгжүүлж байж баг сум хороо дүүрэг аймаг хот бүр цаашлаад улс хөгжих хүчтэй гэдгийг үлгийчүүд хэлж байгаа юм. Би одоо энэ намыг сонгох болов гэхэд энэ намын үйл ажиллагааг одоо бодлого үйл ажиллагаатай танилцлаа хүнрүүгээ шиглэсэн үйл ажиллагаа явуул. Тэгээ энэ намын үйл ажиллагаанд бол нэгдэж оролцохоо бол одоо баталж байна. Хэн нэгэнд амьдралаа татгаж тэр миний өмнөөс одоо бүх юм хийчих болов гэсэн одоо хүлээцээр одоо бид нар олон жил олон хугацааг бол алдаж байгаа юм байна. Тэгэхээр энэ хөдөлмөрийн үндэсний нам хүн төвтэй нийгмээ гэсэн сайн сайхны одоо бүх сайн санаад иргэд хөдөлмөртэй нийлж одоо цаашдаа хамтдаа хөгжих гэсэн үзэл баримталтай нам байгуулагдж байгаад нь баяртай байна. Хөдөлмөрийн үндэсний нам 21 аймагт салбар хороогоо байгуулж байна. Улс орны хөгжлийн гол тулгуур болсон хүний хөгжилд анхаарлаа хандуулж иргэдийн тулгамдсан асуудлыг сонсч шийдэл гарцыг хамтдаа хайн орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо. Одоо дэлхийд дахин дөрөнж байгаа үйл явдлаас мэдээлье. Америк нэгдсэн улс эх 2 жилд хүлээн авах дөрвөстийн тоог жил тутамд 15 мянгаар нэмэгдүүлэхээр болсон тухай төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мэдэгдэжээ. Тэрээр өчигдөр Берлин хотны Германы гадаад иргэн сайтай дөрвөстийн асуудлаар уулзалт хийснийхээ дараа дээрх шийдвэрийг танилцуулсан байна. Энэ хооронд Европын зарим улс орнууд нутаг оронд нь орогнол хүсч очсон иргэдийг хөрш орнууд руугаа шилжүүлэх тэднийг одоо шууд өөр улсын хил рүү давуулах байдал сүүлийн үед одоо нэмэгдэх хандлагатай байгааг олон улсын хэвлэлүүд онцолж мэдээлж байна. Одоогоор Америк нэгдсэн улс жил бүр 70 мянган цагаач хүлээн авахар тогтоод байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд үндэслээд 2016 оны санхүүгийн жилд 85 мянган дөрвөгч тэр дундаа Сир улсаас 10 мянган дөрвөгчийг нэмж хүлээж авах юм байна. Мөн 2017 оны санхүүгийн жилд нэмж 15 мянган дөрвөгч хүлээн авч нийтдээ 100 мянган цагаач дөрвөгчийг шингээх боломжтой гэж Америк нэгдсэн улсын засгийн газраас мэдэгдэж байна. Бид дөрвөгчдийг хүлээж авахаас ч илүү их зүйл хийх шаардлага тулгарч байна. Сирд хүүхэд эмэгтэйчүүд нийлсэн 7 сая гаруй хүн дотооддоо дөрвөж, 4 сая гаруй хүн бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд хямрал үүсгэж байна. Тиймээс Америкийн нэгдсэн улс эх 2 жил дөрвөгчд хүлээж авах боломж болцоог улам өргөжүүлж, ялангуяа Сирийн дөрвөгч иргэдийг илүү давмгай хүлээж авахар шийдвэрлээд байна. Дөрвөгчдийн хооронгуудад нөхцөл байдал хүнд байна. Ялангуяа хүмүүнлэгийн тусламж хүрэхэд ихээхэн бэрхшээлтэй байгаа. Дөрвөгчдөд хоол хүнсний болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд одоогоор 2.8 тэрбум доллар шаардлагатаар байна. Бидний хувьд нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганы үеэр их долоогийн хүрээнд энэ асуудлыг тавихаар зэхэж байна.
Мөн Герман улс дөрвөсгийн хямралыг зохицуулахад олон улсын зүгээс шийдвэрт арга хэмжээ авах, ялангуяа ойролт оронд болон Оросын холбооны улстай дөрвөсгийн асуудал дээр хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэх хүсэлтэй байна. Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээлж байгаагаар 2015 он гарснаас хойш ойролт орнод Африкийн бүсээс 470 гаруй мянган цагаач дөрвөгч газар дундын тэнгисийг гатлан Европын улс орнуудад очисон гэж тооцоолж байна. Европын зарим улс орнуудын эрх баригчид хөрш орнуудаа дөрвөгч цагаачдыг шилжүүлэх тал дээр чармайлт гаргацгааж байна. Тухайлбал өнгөрөх 7 хоногт Унгар улс Сербтэй залгаа хилээ хааснаас хойш ойролт орнодын голдуу 25 мянга гаруй дөрвөгч Сербээс Хорватын хилийг даван оржээ. Гэвч Хорватын эрх баригчид тэдгээр дөрвөгч цагаачдыг Унгарын хилтэй ойр бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Нөхцөл байдал нэгэнт тодорхой бус байгаа учраас тэдгээр дөрвөгчдийн олонх нь Унгарын хилийг давж оржээ. Гэвч Унгарын эрх баригчид тэдгээр дөрвөгчдийг дахиад л Австрийн хил рүү шилжүүлсэн байна. Иймд өнгөрсөн амралтын өдрүүдээр 20 гаруй мянган цагаач Австри улсад орогнол ирж очижээ. Мөн л Австрийн цагдаа нар тэдгээр дөрвөгчдийг Герман улс руу гарахт нь туслах сонирхолтой байгаа гэдгийг мэдгдсэн байна. Ийхүү Европын зарим улс орнууд орогнол ирж очисон цагаач дөрвөгчдийг өөрийн орноороо дамжуулан хөрш улсууд руугаа гаргах байдал газар авч Европын холбооны эрх баригчид энэ асуудал дээр хуваагдмал байр суурьтай хэвээр байна. Энэ 7 хоногийн сүүлээр Европын холбооны дотоод хэргийн сайдууд дахин дөрвөгчдийн асуудлаар уулзалт хийхээр төлөвлөж байна. Гэвч тэднийг энэ хямралыг зохицуулахаар дөрвтэй шийдэл гаргах тал дээр ажиглагчид итгэл муутай байна. Грекийн парламентын ээлжид улс сонгуулийн урьдчилсан дүнгээр ерөнхий сайд асан Алексис Tsiprasin Syriza нам 35%-ны 47% саналаар ялд байгуулж Грекийн засгийн эрхийг дахин барихаар болж байна. Гэхдээ Syriza нам 300 гишүүнтэй парламентод 140 орчим суудлаа авч дангаран олонх бүрдүүлэх хэмжээнд санал авч чадаагүй учраас жижиг намуутай хамтарч эвслийн засаг үрдүүлэх шаардлагатай болсон байна. Түр хугацаанд засаг барьж байсан шинэ ардчлал нам 70 гаруй суудал, тусгаар тогтносон грекчүүд нам 10 суудал тус авсан байна. Алексис Ципрас өмнө нь эвслийн засгийн газарт хамтарч байсан үнцэрхэг үзэлтэй тусгаар тогтносон грекчүүд намтай энэ удаад хамтарч эдийн засгийн хүнд сорилтуудыг даван гарахаа илэрхийлж байна. Энэ ялтын төлөө Грекийн ард түмэн та бүхэнд сэтгэлийн угаас талархаж байна. Бид бүгд хатуу бөгөөд хүнд сорилтыг туулж байна. Гэхдээ Грекийн ард түмэн улс орныхоо эдийн засгийг сэргээх хүчин чармаалтаа үргэлжлүүл гэсэн тодорхой мандатыг бидэнд өгч байна. Бид хамтдаа үндэсний бахархлаа сэргээх болно. Алексис Ципрасын хувьд энэ удаагийн сонгуульд маш тодорхой байр суурьтай оролцож ард түмнийхээ итгэлээр хүчтэй мандатыг авсан гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ грекчүүдийн өмнө хүнд сорилтууд хүлээж байна. Санхүүгийн хямралаас гарахын тулд Грекийн ард түмэн хүнд бэрхийг туулах болно гэдгийг Ципрас жил тод хэллээ. Ажиглагчдын хувьд Алексис Ципрас өмнөхөөсөө илүү хүчтэй итгэлтэй боллоо. Олон улсаас авах зээлийн хариу нөхцөлийг хэрэгжүүлэх түүний шийдвэр энэ удаагийн сонгуулиар илүү баталгаажиж, Грек эдийн засгтаа шинжилэлт хийж дахин бүсээ чангалах нь тодорхой боллоо гэдгийг онцолцоож байна. Одоо Грекийн шин засгийн газар олон улсаас авах 86 тэрбум еврогийн зээлийн хариуд төсвөө танах бүтцийн өөрчлөлт хийх зэрэг хатуу нөхцлүүдийг хэрэгжүүлэх ёстой болно. Гэхдээ Syriza намын зарим гишүүд зээлийн нөхцөлийг хүлээн авахын эсрэг байр суурьтай хэвээр байна. Тиймээс Ципрасын өмнө олон улсын зээлдэгчдийн ая талыг харахаас гадна дотооддоо улс төрийн хүрээнд хил амаа ололцох, байр сууриа нэгтгэх үүрэг тулгарч байгаа гэдгийг улс төрийн ажиглагчид тэмдэглэж байна. Алексис Ципрас консерватив үзэлтэй тусгаар тогтносон грекчүүд намтай эвсэл байгуулж маргааш өглөө шин засгийн газраа бүрдүүлэх юм байна. Өнөөдөр Австралийн шинээр сонгогдсон ерөнхий сайд Малcolm Turnbull-ийн 21 гишүүнтэй шин засгийн газар тангараан өргөлөө. Австралийн шин засгийн газарт 5 эмэгтэй сайд багцсны дунд Marise Payne тус улсын баталгаан маал салбарын анхны эмэгтэй сайдаар томилогдож байна. Австралийн батлан хамгаалахын анхны эмэгтэй сайд Marise Payne-ийн хувьд баруун Сидней мужийн сенатор либерал намд хэд хэдэн өндөр дээд албан тушаал хашиж байсан бөгөөд Тони Эбботын засгийн газарт үйлчилгээний сайдын албыг хашиж байсан юм байна. Мөн бодлого тодорхойлох хороо үндэсний аюулгүй байдлын хороо зэрэгт гишүүнээр ажиллаж байжээ. Мөн Тони Эбботын засгийн газарт гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Julie Bishop албан тушаалаа хадгалж үлдэж байна. За Австралийн өмнөх ерөнхий сайд Тони Эббот хит хатан хааны засаг захиргааг дэмждэг гэдэг үүднээс ард түмнийхээ нэр хүнд нь огцон унсан учраас нам доторх санал асуулгаар түүнийг либерал намын даргын албан тушаалаас өнгөрөгч 7 хоногт буулгасан юм а. Одоо австралчууд шинэ ерөнхий сайд мөн эсрэг хүчний намын дарганаар Австралийг бүгд найрамдах засаглалд шилжүүлэх, үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг дэмжинэ гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ шинэ ерөнхий сайд Их Британий хатан хааны удирдлагадор хамтын нөхөрлөлд багтдаг Австрали улсын үндсэн хуулийг өөрчилж, бүгд найрамдах засаглалтай улс болгохыг нэг их яарахгүй байгаа гэдгээ мэдгдсэн байна.
Нэгдсэн үндэсний байгууллагын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Юкио Амано Ираны эрх баригчдтай цөмийн хөтөлбөрийн асуудлаар Тегеран хотноо уулзалт хийсэн байна. Тэдний уулзалт хэлэлцээгээр чухам ямар асуудал хэлэлцэж ямар шийдэлд хүрв гэдгийг талбад одоогоор нууцлж байна. За Аманогийн хувьд Тегеран атомын эрчим хүчний агентлаг хооронд байгуулсан гэрээ хэрэгжүүлэх зорилгоор Тегеранд альчилсан тухай Ираны хэвлэлүүдэд бичжээ. За Ираны цөмийн байгууламжуудад зөвхөн энхийн зорилгоор атомын эрчим хүчийг боловсруулж хэрэгжилж байгаа эсхийг батлахад олон улсын шинжээчдийг оруулах ажлыг төрөвчлөх асуудал энд яригдсан байж магадгүй гэж олон улсын хэвлэлүүд таамаглаж байна. Гэхдээ Амано Ираны 5 дээр нэмэх 1 бүлэгтэй байгуулсан цөмийн гэрээг судлаж түүний заалтуудыг дэлгэрүүлж хэлэлцэж байгаа. Ираны парламентын тусгай хорооны уулзалтанд оролцсон юм байна. За Иран улс дэлхийн хүчирхэг 6 улстай эдийн засгийн хоргийг цуцлуулж